Хятадд болсон нэг амар зодооны бичлэгээс болоод хятадын нетизен ер нь бол онлайн ертөнц амар ууртай байгаа гэд нэг тим яриадсэн шүү дээ. Тэгээ тэр болохоор ингэсэн байхгүй юу? Нэг ингээд шөнийн 2:40 2 цаг 40 минутанд болсон үйл явдал заяа. Зүгээр нэг юм хоолны нэг юм уушин газар ингээд нэг дөрөв эмэгтэй орж ирээд ингээ уугаа суужсан байхгүй юу? Юм идээд уугаа суужсан чинь хажуугаар нэг залуу зөрөхдөө нэг охиндийнх нь нуруунд дээр гараа тавиад тэгэхгүй ингэлээс өөрхийн гисэн юм нэг юм хэлсэн заяа. Тэгсэн чинь нөгөө охин нь юу яриад таа гэд амирт гисэн ахгүй юу? Чи юу хийдаа гэдгсэн чи дахиад ингээ нуруунд дүрсч чи юу хийгээд байгаа юм бэ гэд бүр ингээ амир нэг тиймэрхүү ингээ байдалтай ингээ амир чанга хэлсэн ахгүй. Тэг нөгөө CCTV камерт ингээ 2 3 өнцгөөс бичигдсэн. Тэгсэн чин тэр залуу шууд тэр охиныг дээрээс нь ингээ одоо би сууж байгаа шүү дээ тэр залуу дээр байгаа гэж бодоход ингээ зүгээр мэ гэж алхтаад тасан заяа. Тэгэнгүүтлээ нөгөө охин нь ингээ шоконд орсон шууд ингээ түлхээд ингэж байгаа байхгүй. Тэгснээ ингээ ширээн дээрээс пивний шилийг аваад нөгөө залуу руу чи ингээ зангасан чи нөгөөтг нь бүр алхтаж аваад бүр зодоод тэр суужсэн 4 найз охиныг дөрүүлэнгийн бүр амар зодоод ханан цааваад толгой дээр нь гიშгээд бүр ингээ ханд гинэ шаланд саваад толгой дээр нь бүр дивсээд гизгүү зэр нь амар зодоод бараг нэг 20 30 минут зодсон заяа. Тэгэнгүүтлээ тэр ресторанаас бүр үсээр нь чирж гаргаж ирээд тэгсэн чи тэр залуу зөвхөн зодоогүй тэрний найзууд нь гүйж орж ирснээр тэр дөрөв эмэгтэйг нийлээд хитэн залуучууд зодсон за. Тэгээд зодож жогоод нэг эмэгтэй нь ингээд цухтаагаад харанхуу яг камергүй гудамжлуу ингээд яг ингээд гэрэлтэй камерт одоо чинь харах болцгооч тэрнээс ингээд цухтаагаад нэг өөр гудамжлуу гүйсэн чинь хойноос нь бөөн залуучууд бэр хийгчгүйгээд нөгөө найзууд нь хойноос нь нөгөө дөрөв зодуулчихсан эмэгтэй чинь нэг нь цухтаагаа гүнгөт нь хоёр нь хойноос нь гүгээд ингээд харанхуу гудамжинд нөгөө гурав чинь ингээ хөгтлээ зодуулсан заяа. Тэгээ одоо тэр эмэгтэйчүүд амьд үгүй мэддэхгүй байгаа гэсэн нэг тийм мэдээсэн. Тэгээ нөгөө залуучууд нь ял мал аваагүй юм шиг байгаа. Одоо нэг гангмэний одоо members гэдэг ч үдлээ гişүүд юм уу хайш. Гэтэ хамгийн амар нь зүгээр нь штэ тий. Тэрийг бол ингээ тэр чигтэн gender based abuse гэж байгаа байхгүй. Зүгээр эмэгтэй хүн ингээд эрэгтэй хүнийг reject хийцэн байхгүй юу ингээд дугаар өгч гэх тэнгүүд нь юу яриад байгаа хинбэ юм балер юм бэ гэж мэгээд тэгсэн чинь нөгөө нэг одоо нөгөө эрэгтэй хүнийх нь ингээд бардам занг нь хөндсөн чинь нөгөө түн зур уурандаа барьж аваад дивсцэн заяа. Тэр гавлын яснаас нь угаасаа цуурч мураад нүр ам нь авах юмгүй л болсон баг. Нүр нь угаасаа танигдахааргүй болсон. Тэгээд ингээ эмэгтэй хүн өөрийнх нь нөгөө бардам занд нөлөөлс учраас шууд барьж аваад зодож байгаа байхгүй юу. Тэгэд эмхтэй гэлтэхгүй бүр цодж байгаа зөө. Тэгээд тэгсэн чинь тэр ресторанд байсан ингээд баг өөрөөс нь одоо тэр зодж байгаа залуучуудаас гадна ингээд зүгээр хажууд нь хоол идээ суужсэн нилийн 6 7 залуучууд байсан тэд нар ингээд тэр дөрвөн эмэгтэй танихгүй ирчүүдэд ингээд зодуулж яхад ресторанд ингээд сууж исэн одоо нэг өөр ширээний ингээд 6 7 ирчүүд байсан тэд нар бүр ерөөсөө ингээд оролцоогүй ингээд хараад суугаадсэн ингээд хажуугаар нь баг түлхэж орж ирэл ширээс хандлаа авч хідэл тэгж байгаа штеп тэгсэн чинь ингээд хараад суугаадсэн за тэр рестораны эзэн нэг 50 гаруй насны ихч болохоор ингээд зодоонд нь ингээд оролцоод ингээд болооч гэж хэлэх гэж үтсэн даанч ингээд чадаагүй тэр бүр амар зодсон за. Тэр дөрөв эмэгтэй болохоор ресторан дотор суужсан байхгүй те гадаа бахан сандлууд байсан. Тэгээ гадаа сандал дээр нь нөгөө нэг одоо зодсон залуучууд нь баах найзуудаараа суужсан байхгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө тэр одоо гол дүрийн ногоон цамцтай ингээд залуу эхлээд нөгөө эмэгтэйтэй чинь ингээд алгаталцаад ингээд зодоо эхэлсэн чинь гаднаас ингээд нэг найз нь нэг эрэгтэй найз нь гүйж орж ирснээ нөгөө эмэгтэйчүүд чинь хамт зодсон заяа бүр амар дэвссэн бүр ингээл пас гэж алгатал бүр цөм цохол бүр ингээд тэгснэ хамгийн амар нь бичлэгэн дээр бүр тийм хэсэг байгаа за ингээд үснээс нь ингээд зулгаж байгаа нүүрлүүн бүр мэ эмэгтэйх нь нүүрлүүн айгүй амар ёо тэгээд би бүр ингээд гадуур явхаас ч ээж гинэ одоо тэр бичлэгийг үзснээс хойш хойноос нь орж ирсэн тэр нэг найз нь boy гэсэн брендийн ингээд нэг нуруунд дээр ийм хоёр том далавчтай тийм бодол хүмстэйс ахгүй юу. Тэгсэн чи хятад даяар тэр boy гэсэн брендийг зүгээр бойкотлж байгаа. Ерөөсө тэр брендийг бүр шатаа. Тэр зодсон залуучууд нь штэ ингээд хятадын тэр нэг Тяншан гэх тэр зодон болсон хотын ингээд нэг маф завтал ингээд хайрлагддаг юм шиг л. Тэгээд ял мал авсан юм уу яасан юм ч тодорхойгүй. Яг энэ талаар ингээд таад сонирхож байгаа бол би нэмээд ингээд судлаад апдейт хийгээд оруулж олно. Тэгтээ ингээд
тийм зодоо ер нь ингээд мэрсэр ингээ хаасаагүй болж байгаа л хальтаа. Гэхдээ хятадд ингээд CCTV байсаар байхад камер байгааг мэдчихэж байгаа штэ. Тэр хүмүүс чинь нэг камер сохтуу байгаагүй зав дээр зодсон залуучууд тэрийг мэдсээр ижиж ингээд тэгтлээ уурлна гэж аах уу. Тэгтээ нэг найз нь бүр юу болсныг ч мтээгүй мөртлөөсөө шууд хойноос нь гүйж орж ирснээр тэр эмэгтэйчүүдийг дөрүүлэнгийн бүр чирж зодсон байхгүй юу. Тэгээ камер байгааг мэдсээр ижиж тэгж додж байна гэдэг чинь камер байхгүй байхад бүр ингээд цус нүчтэй нутгадаг байна. Хамгийн амар нь тэр эмэгтэйчүүд одоо амьд юм уугүй юм уу бөө мэд заяа. Тэгээ хамгийн сонин эмэгтэй хүн ингээд нөө гэж хэлсний төлөө нэр үнэхээр тэгж зодож байгаа гэж үү. Эсвэл ингээд цаана ингээд өмнө нь ингээд тий холбоо сүлбэтэй эсвэл ингээд занцсан байсан ингээд эмэгтэйчүүд юм болов амар сонио. Бүр яг үнэхээр ингээд цус нүжтэй ингээд хутгасан. Тэгээ энэ зодооныхын бичлэг нь YouTube дээр хүртэл илээ China Fight гэж бичих юм бол гараал ирнэ за. Гэтэ яг хөө ингээд нөгөө бичлэгийг би энэ тавьж болохгүй шууд миний аккаунт баг репортлог. Хятадд дэжтэй яг ингээд бусад хүмүүсийн асуудалд ингээ оролцож болтгүй юм шиг байгаа. Тэгвэл ингээ хам хэрэг болчтой юм шиг тийм хатуу хуйлтай хаа. Яагаад хятад бас нэг хүн ингээд усанд живсэн чинь гадаад иргэн очиж ингээ аврах гэж завцсан штэ. Аварсан. Өөр хятадууд нь бол ингээл хараал тосоод исэн юм шиг л шүү. Тэгээ ер нь бол ингээд хятадд яг ингээ бусад хүмүүсийн хэрэгт бүр яг ингээ орж болтгүй хаа. Тэгээ би ингээ хятад байсан найзаас ингээ асуулаа энэ ямар амар зодоо бэ гэж. Хөөе клабын гадаа дандаа л ингээл зодтолтол хийж штий штий наад итч угаасаа юм. Би бүр what? Тэгтээ би ингээ бас штий Улаанбаатарт заяа хотын төвд нэг ингээд эмхтэй нэг эрэгтэй лөө ингээ ойрлоод бүр ингээ тас идэл ингээ хотын төвд ингээ алгадахыг харж исэн за тэгт би бүр ингээ амар гайхажсэн. Чим манаа дүү яасан гинэ гэл бүр тэгэл би бүр яагаад одоо асуудлыг тэгж зодооноор шийдэж байгаа юм бэ зүгээр яагаад ярилцаж болохгүй юм бэ гэж бодож исэн. Тэгээ ийм violence бүр ингэж яг хэлэхэд ямар ч violence гэдэг нь одоо нэг юм одоо зодоо нүдээ ингэж биеэрээ ингэж цохилцох ийм харгас байдал бол хизээч сайн зүйлд ингэж хөтлөхгүй. Гадуур дотор явахдаа тэгтээ хүний уурыг хөргөх хөг хэлхээсээ үнэхээр ингээд өөрийгөө цэнж дүгнэх ёстой гэсэн надад тийм сэрэмжлүүлэг ингээд энэ бичлэг үзсэн чи ирсэн. Хятадд болсон энэ зодооны бичлэг ингээд интернет тархацсан байгаа штэ. Тэгсэн чи ер нь бол ингээд комментууд нь ихэнх нь ингээд энэ залуучуудыг шоронд хатаах хэрэгтэй ямар муухай юм бэ? Ямар тий харгас юм бэ? Арайчтай эмэгтэй хүнийг ингэж болохгүй энэ төр гээд ер нь бол ингээ аюу тиймэрхүү төрлийн комент. Гэхдээ нэг цөөхөн хэсгийн комент нь за бүр ингэсэн байсан. Эрэгтэй хүний ингээд те бардам зааныг хөндүүл одоо ингэдэм аяны эмэгтэй өөрөө ингээд амаа бодох хэрэгтэй байсан. Тэ танихгүй хүнтэй ингэж харьцаж болохгүй энэ төр гэсэн. Тэгээ одоо нөгөө өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр штэ энэ төр гэсэн. Тиймэрхүү комментууд айгу ингээ байсан. Гэтэ айгу бага хувь. Гэхдээ ингээд ямар нөхцөлдөө эмэгтэй хүн байнга эрэгтэй хүний бардам занг хөндчих үе, эрэгтэй хүнийг гомдоочих үе гэсэн айцтай байнга амьдрна гэсэн үг юм уу? Гэт айгүй олон хүмүүс ингээд доор нь хэрэлдсэн байгаа хгүй юу? Амар сонирн байгаас тий. Тэгэхээр хүнд режектлуулна, хүн чамд өгөө хэлнэ гэдэг бол ингээд за гэл өнгөрөөгөөд ингээ явах юм штэ уг нь ингээд за би ч гэсэн ингээ хүнтэй танилцсан юм байл тэгвэл нүггүй. Ямар царамууд юм бэ чи юм гэх юм бол би заал гин. Тэгж яахт ингээд тийм одоо хөнгөн өнгөрөөж чадахгүй байна гэдэг чинь юу нь бол амар ингээ эгоны асуудалтай ингээд эвгүй хагаад найзынхаа өгсөн микийг яагаад ашиглахгүй байгаа вэ гэд хүмүүс санаа зовоод асуусан байлээ. Тэр микийг штэ компьютертэй холбож байгаа тэг YouTube бичлэг ч юм уу подкаст хийхдээ яг ашиглт юм байлээ. Тэг би утастайгаа холбох боломжгүй юм байна лээ. Тэгэхээр рил хийхдээ энэ жижиг микийг л ашиглах юм байна лээ. За өнөөдөр би нөгөө нэг хятад болсон зодооны хадлаар ярина. Одоо тэр үйл явдлын штэ бүр түрүү жилийн 6 сарын 10-нд болсон байхгүй 22 оны 6 сарын 10-нд. Тэгээд яг уу би бичлэгийг сая л олж үзэж ийн л тагаа өмнө нь тэрийг ерөөсөн мэдээгүй. Тэгээд ямар арга хэмжээ авагдсан юм бэ гэд талаар нь ерөөхдөө ол судалчлаа. Тэгэхэд өнөөдөр ярина. За зодуулсан 4 эмэгтэй болохоор 31-тэй, 29-тэй, 29-тэй, тэгээ 28 настай ийм 4 эмэгтэйсэн юм байна.
Тэг яг хөө ингээд интернетээс ингээ хайгангууд нь штэ. Тэг айгүй их ингээд мэдээллүүд байгаа заяа ингээд нөгөө одоо 9 залуу тэр зодоонд оролцсон тэд нар ингээ баривчлагдсан арга хэмжээ авагдсан яг тэр нөгөө одоо зодоон дээр энэ залуу илүү их гарч байгаа штэ. За тэр нэг зодоод байгаа ногоон цамцтай залуу болохоор Чен гэдэг юм байна л да. 24 жилийн хорих ял аваад тэг $45,000 одоо хохиролт барагдуулах хэвээр. Тэг дээрэс нь ерөнхийдөө тэр баривчлагдсан 9 залуу нийлж агаад 4 одоо зодуулсан эмэгтэй эмнэлгийн төлбөр энэ тэрийг гаргах ёстой энэ төр гэсэн тийм аль биесний мэдээллүүд бол гарсан заяа. За энэ зодооны бичлэг нь штэ би Instagram дээр тавих юм бол устдаж магтгүй. Тэгэхээр ингээд цөөхөн ихний хэсгийг үзүүлье. Интернетээс ингээ хайгангууд аль биесний ингээд одоо BBC, эсвэл Vice, за CNN гэд вебсайтуудаар бол ингээд энэ одоо 9 залуу авах юмстай ингээ ялаа бол авцсан. Тэр Chen гэд залуу бол 24 жилийн ингээ ял авсан байна. За нөгөө хэд нь 6 сараас 11 жилийн ингээ ял авсан байна гэж байгаа байхгүй. Тэгээ дөрөв эмэгтэй нэг нь бол нөгөө яг бүр үнэхээр амар тийм муу байдалтай байсан. Гэхдээ ингээд гайгүй сайжраад энэ дөрөв эмэгтэй гайгүй сайжирсан. Ер нь бол minor ингээд одоо гимтлийн зэрэг нь ингээ хүндээс хөнгөн рүү шилжээд ингээд ажгүй болцсон гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг өөр нэг юм одоо хиттийн одоо юмыг ингээд задалдаг тийм одоо юу баримтыг задалдаг тийм ингээд channel манлаас юм үзэхээр энэ дөрөв эмэгтэй одоо энэ дөрөв эмэгтэйн талаарх бүх ингээд мэдээлэл онлайнаас арчигдсан. Тэгээд гэр бүл мүл бүх ингээд хүмүүс нь дугаа болгогдсон. Одоо засгийн газраас тэгэнгүүтлээ энэ дөрөв эмэгтэй ер нь бол насарсан байх боломжтой гэж шууд ярьж байгаа байхгүй юу. Тэгээд тэр гимт хэргийг хийсэн залуучууд ингээд яг үнийг хэлэхэд өөртөө бид нар ингээд те гимт хэрэг болсон маргааш нь өөртөө баг ингээд цагтаа газар авчиж өгсөн энэ төр гэсэн тийм мэдээлэл байсан. Гэхдээ яг үнийг хэлэхэд мэдүүлэг өгчөөд те гараа явж байгаа бичлэг нь байгаа байхгүй юу. 2022 оны 6 сарын 10-нд болсон хэрэг штэ. Тэгсэн чинь энэ нөгөө одоо ресторанын камерын бичлэг интернетээр задраад бүр хиттийн TikTok, хиттийн Weibo-гоор бүр ингээд бодоо олсон байхгүй, бүр сошиал медиагаар бүх хүмүүс бүр ингээд бараг шеэрлсэн заяа. Тэгсэн чинь одоо тэр нөгөө Хэбэ мужийн Таншан хотынх нь ингээд удирдлагууд нь бүр амар арга хэмжээ авсан. За бүр ингээд хүүе манай хотод чи ийм их цагтаагийн одоо тий хүч одоо нөгөө хүчний байгууллага ийм их байд юм уу? Ийм их цагтаагийн машин байд юм уу? Хаанаас гараад ирвэ гэж бүр шоконд ортолцоо юу. Өмнө нь бүр ингээ амьдралтаа харж байгаагүй тийм их цагтаа нар гарч ирээд бүр ингээд хүмүүс зүгээр ингээ гадаа хоол идээд сууж байгаа штэ тий тэгэнгүүт нь бүр цагтаа нар ингэж хамгаалж исэн за. Around the diners, the security guards are diligently patrolling and they have a piece of paper on the back of their uniforms that says Тэгээ энэ Таншан хотын одоо тэр хамгаалтын алт малтанд гинт юу болсон юм бэ гэмээр ийм амар их ингээ хамгаалт тавиад ингээ тэгснэ бүр цагдаа нар цагаан хоолоогоор ингээ хэрвээ та хэдэд ингээ ямар нэг тусламж хэрэгтэй бол шууд нөхөрөө энтрээ дуудаад гэрлүүгээ хөргүүлээрээ одоо тусламж хэрэгтэй бол шууд бид нар руу холбогдоорой 110 руу залгаарай энэ гэл байн хэлж мэлээл заяа одоо нөгөө баахан гадаа зүгээр хоол идээ сууж байгаа хүмүүсийг бүр тгийж мэгэл за. Тэгээ засгийн газар нь бол бүр үнэхээр амар арга хэмжээ авсан. Тэг яагаад ийм амар ингээ ганц зодооноос олж арга хэмжээ аваад байгаа юм бэ гэсэн чи бүгдээрээ ингээ улс төрийн холбоотой заяа. Ерөнхийдөө бол тэр Таншан хотод айгүй их одоо мафууд байдаг. Маш их ингээд нөгөө нэг одоо бүлэглэн гимт хэрэг хийдэг хүмүүс байдаг. Тэрийг ингээд одоо хиттийн нэг намтай штэ тэр нам нь ерөөсө зохицуулдаггүй. Яагаад тэгдэг вэ гэхлээр ингээд тэр одоо нөгөө дээрлэгдэг маф гангструудаараа дамжуулж өөртөө мөнгө угаалтаа хийдэг гинэ. Тийм учраас ингээд тэднийг нэг амар тэгж хуульчилж ингээд зохион байгуулалтанд оруулдаггүй байсан. Тэгсэн чинь одоо энэ үйл явдлаар дамжуулаад бас өмнөх нөгөө нэг одоо аюулгүй байдлынхаа гэхүү за ямар хамгаалтынхаа тийм одоо яамны даргыг унгаагаад шинэ ингээд бас хүн томлох зорилготой байсан учраас энэ хэрэгээр дамжуулаад ингээд маш их зохион байгуулалт хийж байна. За шинэ хүн нь ийм их зохион байгуулалт хийж ингэж харуулах гэж үзсэн юм шиг байгаа. Ер нь бол маш их ингээд тэр хиттийн намтай ингээд холбоотой заяа амар сонио.
Одоо ногоон цамцтай нь бол ингээд яг гол дүрийн залуу байгаа шүү дээ. Өөрөө режектлүүлээд өөрийнх нь нөгөө бардам зан хөдлөөд ингээд эмхтэй хүнийг зодж байгаа. Тэрэн дээр нэмээд хойноос нь орж ирээд амар зоддог нэг Boy London гэсэн брендийн подолк өмссөн залуу байгаа хгүй. Тэр залуу болохоор нэг тэр Таншан хотынхаа бас ингээд нөлөө бүхий нэг юм улс төрийн зүтгэлтний хүү мүү байх боломжтой. Тийм учраас ингээд ерөөхдөө маш их ингээд гимт хэрэг мэрэг хийжсэн мөртлөөс ингээд тэрэн дээр ямар ч ингээд ял мал авч байгаагүй энэ гэл. Тэр дөрөв охиныг бүр үнэхээр аимшигтайгаар зодсон залуучуудын дөрвийнхэн зургийг нэ яг гол бүр хамгийн их додоо хийсэн дөрвөн залуу. Another person involved in the case claimed in a live stream that the matter Тэгээд 40-од насны ингээд залуучууд байгаа хгүй юу. Тэгээ энэ үйл явдлаас болж ингээд хятадын ер нь бол нетизенүүд бүр ингээд солиорсон бас нэг юм нь одоо ингээд маш их уур хилэнтэй. Тэгээ дээрэс нь ингээд одоо засгийн газар ингээд арга хэмжээ авахгүй байгаа шүү дээ тий. Тэгээд юу болж байгааг нь мэддэхгүй ингээд нөгөө дөрөв эмэгтэй 8 үгүй нь мэддэхгүй байсан чинь одоо энэ нөгөө нэг хар подолк өмссөн байгаа залуу нь Boy London брендийн подолк өмссөн байгаа хгүй. Бүр нэг англиас гаралтай бүр амар удаж байгаа брэнд. Тэгсэн чинь энэ брэндийг шууд бойкотлж эхэлсэн. Энэ брэнд бол ингээд угаасаа хятадд явахгүй. Энэ брэндийг өмсөж байгаа бүх хүмүүс бол ингээд бүлийнар юм муухай одоо харгислыг дэмжигч хүмүүс гэл тэгсэн чинь жишээлбэл ингээд одоо бүр одоо нөгөө нэг уур хилэн бүр тэр хэмжээнд өөрсөнцөө жишээлбэл нэг охин ингээд онлайнаар хувц зардаг гэж жагаад Boy London нэг ингээд рекламадад хэлсэн чинь өө чи бүли хийдэг брендийг дэмждэм байх гэснээр нөгөө охиныг чинь бүр уйлтал нь ингээд бүр амар ингээд хийж мийгээд ууралж муурлаад гарааж мараасан. Тэгээ энэ ингээд угаасаа одоо ингээд хятад брэндүүд л илүү эрчийг аавна юм гадаадын брэндийг бид нар ингээд дэмжмээргүй байна. Энэ брэндийг ингээд өмсөж байгаа бүх хүмүүс бол бүлийнар энэ гэж мэгэл бүр онлайнаар бүр тим амар хүчтэй ингээд энэ брэндийг үзэн ядалт явагдсан. Яг тэгвэл уураа ингээд хаашаа гарахаа мэдгүй. Эцэст нь энэ дөрөв эмэгтэй амьд уу өгсөн үү гэдэг нь ерөөсөө мэддэхгүй байгаа. За ер нь бүх ингээд тий албан ёсны вебсайтууд за хятадын тэр нөгөө Таншан хотын вебсайт энэ төр дээр бол ингээд амьд байгаа гэж хэлж байгаа. Гэхдээ тэр худлаа байх боломжтой. Интернетээр ингээд нэг 19 настай охин байсан юм бэ лээ гэж зураг мураг яваад байгаа. Тэр бол худлаа энэ дөрөв эмэгтэй ерөөсөө identity ингээд нэр нүүр мөр юугийн ч ингээд зарлаагүй. Нөгөө 9 залуу нь болохоор баривчлагдаад зохих ялаа авсан гэж ярьж байгаа. Гэхдээ тэр бас яг 100% үний юм уу сайн мэдэхгүй. Тэгээ хятадын ингээд одоо YouTube дээр нэг юм бичлэг тавьсан байхгүй. Тэрэн дээр нэг хятад хүмүүс ингээ англиар бичсэн байхгүй. За гадаад тагаал ингээ хятад оюутнууд юм шиг байгаа. Түүнээс хятадтай бол тэд нар ч YouTube руу ороод чөлөөтөө өөрсдийнхээ ингээд нөгөө нэг үзэл бодлыг илэрхийлж чадахгүй шүү дээ. Тэгсэн чинь ингээ хятадын засгийн газрыг ингээ бас асуудалтай гэдгийг ингээ меншн хийсэнд баярлаа. Тэгээ ерөнхийдөө бол ингээ хятадд ч гэсэн ингээд ер нь гэмт хэрэг болдог штэ. Яагаад ингээ гэмт хэрэг болдоггүй орон шиг ингээд яг харагдуулах гэж хичээгээд идэм болоо. Бүр маш их гэмт хэрэг ингээд хэргийг нуудаг шүү гэдгийгсэн байсан. Тэгээ Таншан хот болохоор ингээд иргэдийнхаа хүсэлтийг сонсъё. За ийм бүр ингээд нөгөө гомдол мэдүүлэх бүр тийм ийм нэг юм цонх одоо нэгдүүлээ нэг цэгийн үйлчлэг гэдэг шиг юм байгуулцсан гэсэн чи тэрэн дээр нь бүр ингээд нэг доор яг тэрийг байгуулагчаас маргааш нь 1000 хүн ингээд бүр очсон заяа гомдолтой. Тэгсэн чи ингээд тэндээ яг хангалттай ингээд ерөөсө гомдол авч чадахгүй. Ер нь бол ингээд хүмүүс ингээд одоо дээрлэхүүлэх ч юм уу. Ер нь бол хятадд ингээд одоо гинт хэрэг болоод бүли хийлгүүлэх ч юм уу иймэрхүү ингээ асуудал айгүйх болдог. Тэрийг яг ингээ хинт хандхаа мэддэггүй цагдаа нар нь ерөөс арга хэмжээ авдаггүй гэдэгч байгаа хгүй юу. Тэгээд яг тэр нэг цэгийн ингээд үйлчлэгээ шиг юм нэгдсэн чинь бүр амар олон хүмүүс очсон. Тэгээд энэ үйл явдлаас хойш энэ үйл явдал ингээ онлайнаар задарснаас айгүй олон хүмүүс ингээд би ч гэсэн ингэж дээрлэхүүлж ингэж гангстеруудад ингээд тэ хүчрхийлүүлж зодуулж ингээд өвдгөн дээрээ сууж ингээд зодуулж исэн. Тэр гээд айгүй олон эмэгтэйчүүд ингээ ярьж байгаа хгүй юу. Тэгээ ерөөхдөө бол ингээд хятад улсад эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү дээр одоо нэг хүчтэй одоо гэж үздэг нэг тийм үзэл одоо бүх хүнд байгаа гэсэн үг шилтэй. Гэхдээ тиймэрхүү муухай юм бүли үзлийг ингээд жоохон даарч тэрэн дээр ингээд нөгөө жоохон гэрэл тусааж ингээд тийм нэг юм нууцхан цаагаараа нэг тийм үзэл байгаад идэг шүү гэдгийг ингээд залуу хүмүүс нь одоо энэ интернетээр дамжуулаад ингээд айгүйх дэлхийд дахинд ингээд хүргэж чадсан. Ер нь бол хятад улс дотроо ингээд маш их асуудалтай авилга ингээд тэ үрзэл бүли хийх одоо бусдыг дээрлэх гэмт хэрэг энэ амар их байгаа. Гэхдээ энийгаа ерөөсөө ингээд сошиал медиагаар цацдаггүй. Одоо хин нэгэн гомдол гарах юм бол тэр юм ингээд бичлэмжлэг нь устдаг ч юм уу те. Иймэрхүү ингээд бүх юм нь одоо контролтой бүх юм цаанаасаа удирдагддаг байдаг гэдэг нь бол ингээд үнэн яг энийг ингээд судалж авах цаанд би ингээд бүр илүү их ингээд анзаарлаа. Тэгээ ер нь бол чөлөөтэй дуу хоолойгоо илэрхийлэх гэдэг зүйл байхгүй.
Ер нь бол ингээ Азийн соёлд ингээ айгүй их юмнууд табу байдэн штэ. За ерөөхдөө ингээ нэг ярьж болохгүй юм эсвэл нэг юм ичгүүртэй зүйлтэй ингээл жоохон хүүхдэд ингээл бэлгийн харилцааны талаар ингээл нэг киногоор ингээл үдчих яхад нэг юм гарах юм бол хөө нүдэн нугаараа ярьж болохгүй ч чимээгүй энэ төр гэл ингэж мингээл те тэрэн шиг ингээ адилхан одоо жишээлбэл хятадд ингээл зодуулах хүн дээрлэхүүлэх бас нэг тиймэрхүү байх боломжтой. Одоо жишээлбэл ингээл Солонгост сая ингээл Тайванд амар их том хэрэг олол тий олон хүн нас барсан тиймгүүд л ингээл Тайванаар ингээд зочлох ерөөдөө жоохон табу болсон гэх юм уу. Тэнд айгүй олон нас орсон хүний сүнс байгаа. Тийм муу юм л очиж яах юм бэ? Муу энерги штэ. Айгүй ичгүүртэй зүйл штэ гэл ингээл нэг юм нуудаг ерөөдөө тийм соёл ингээ Азад байгаад идэх штэ. Тэгээ ингээд хятад ингээд бас тиймэрхүү ингээд табу болсон юмнууд ч гэсэн ер нь Азийн соёлд ингээд нуугаад иж болохгүй ер нь бүх юмн дээр л гэрэл тусгах ёстой юм байна гэж би бас бодлоо. Энэ хятадд болсон зодоон дээр хамгийн анх тэр зодуулж эхэлж байгаа охин байгаа шүү дээ. Тэр болохоор ингээд 18 төрлийн гэмтэл авсан гэж байгаа хгүй. Тэрний ер нь бол баг нэг 2-ыг нь авал хүн өөхөх боломжтой заяо. Тархиндаа л гэхэд ингээд 6 төрлийн гэмтэл авсан. Бүр ингээд нуруумны ташааны ясчгчүү тэр мөр нь ингээд хуугарцсан заяо. Тэр бүр амар болцсон. Тийм амар гэмтэл авсан хүн угаасаа амьдрах боломжгүй хаа. Minor injuries гэдэг байгаа хгүй. Хөнгөн гэмтэл мэдлэг гэд бичсэн байхгүй. Би бүр ингээд хутлаа штий ингээд тэр зодооны бичгийг үзсэн бол угаасаа бүр баг өгцөн тэр эмэгтэй яг бичлэг. Энэ дөрвөн эмэгтэйг зодсон үйл явдал дээр яг үнэлэхэд ямар ч ингээд нийтээ хэргийн газар очиод судалгаа хийх шаардлагагүй бүх юм ингээд камераар бичигдсэн байгаа хгүй. Тэгэнгүүт энэ хэргийг шийдэх гэж баг 4 сар явсан заяо. Тэг баг 9 сард тий хэргийн шийдэгдсэн гэхэр чинь 4 сар явсан. Тэг ингээд тэгэнгүүт хиттийн бас ингээд нөгөө цагтаа нарын амар ингээд удаан ажиллаж байгааз ингээд бүх юм нь ойлгомжтой байгаа юм дээр тэгээд нөгөө залуучууд их чинь ингээд суллаал мэдүүлэг аваал тэгснэ ингэж аваал баг ингээд хитэн сар шийдэгдээд байгаа юм би. Хятадд ингээд хуйлчанга гэдэг тэгтэй штэ тий бүр ингээд бүхэл дэлхийн ингээд анхаарлыг татаж чадсан тим хэргийг ингээд цэгцлээд гяс асуудлыг шийдэж чадахгүй ингээд бүх юмыг нуугаад одоо болтол ингээд яг юу болсон ингээд амар тодорхойгүй иймэрхүү байдалтай байгаа гэдэг нь амар ингээд шэри ер нь бол амар юм дарк байгаа хгүй юу шийдэж чадаагүй гэхээр зүгээр юм жижигхэн майнер асуудлыг бас ингээд шийдэж чадахгүй л юм шиг санагдаж байна цагдаа. Жишээ нь тэр гэмт хэрэг болсон ресторанаас цагдаагийн газар нь штэ тий 800 метрийн зайтай байсан заяа. Тэнгүүд одоо зодоо яг 2 цаг 41 минутанд эхэлсэн. Тэгэхэд ингээд шууд эхэлснээс шууд эхлээл 3 удаа цагдаа дууцсан гэж аахгүй ирээгүй. Тэгээ бүр тэр ингээд зодоо 20-30 минут болсны дараа ирсэн юм уу хизээ ирсэн мэдэгдэхгүй. Тэгээд ингээд цагдаагийн одоо тэр нөгөө нэг юун дээрээ мэдүүлэг гэдэг лөө тэр репортон дээрээ ингээд хизээ ирснийгаа худлаа бичиж мэдсэн ингээд баригдсан заяа бүр ёо. Яг энэ гэмт хэрэг болохоос нэг хэдхэн хоногийн дараа ч юм уу өмнө нь Шанхай хотод ингээд нэг эмэгтэй зүгээр гудамжаар өдрийн цагаар халахаа явчихсан чинь нэг өвгөн ирснээр нүрэл үнс үхтцэн заяа. Тэгээд тэр хэрэг бол бүр ингээд ерөөсөө шийдэгдээгүй. Амар сонио. Тэр охины аав ээж нь одоо тэр охиныхаа амь насыг ингээд одоо хохирлоо барагдуулаагүй юм шиг байгаа. Бүр ийм хэрэг ингээд шийдэгддэггүй. Тэр Таншан хот нь ингээд мафтай айгүй их тийм ингээд гэмт хэргийн бүлэглэлтэй гэдгээрээ ингээд алдартай юм байна л та. Тэгтээ штэ тий 2022 онд тэр гэмт хэрэг ингээд дэлхийн нийтийн анхаарал одоо нөгөө нэг орсноос хойш Таншан хот нь уг нь бол ингээд хамгийн friendly, nice ингээд хүн амьдрахад хамгийн тохиромжтой хотоор шалгарч исэн гинэ хотуудын нэгээр тэр ингээд title одоо нөгөө нэг юу нэр цолоо алдсан гинэ. Тэг тийм их мафтай хот ингээд тийм хэмэр нэр цолоо авч маваддаг. Ийм ууртай харгас ирчүүд зөвхөн ингээд хятадд байгаа биш хаасайгүй байгаа. Хэрвээ ингээд ямар нэг эрэгтэй хүн өөр дээр чи ирээд бие минь чинь ингээд зөвшөөрлөхгүй хүрээд яриамаараа өдгөөс чи тэрэнд ингээд дурггүй байгаа бол уучлаарай би ингээд боломжгүй байна. Тэгээд уучлаарай би өөр ингээд тэ хүнтэй явж байна гэдэг ч юм уу. Тэгээ ингээд эсвэл ингээд заавал тийм юм хэлэх шаардлагагүй. Уучлаарай гэд ингээд холдож байгаарэ. Өөрийг чинь танихгүй ямар нэг эрэгтэй эмэгтэй хүн өөрийг чинь биеинд ингээд зөвшөөрлөхгүйгээр хүрээд ингээд жоохон дарамт үзүүлээд тэг ингээд яриа хөөрөөгөөр айлгаад ах юм бол уучлаарай гэд тэгээд нэг бол цагтаа дуудана цагтаад хэлнэ эсвэл ингээд ойр дотныхоо том хүнд ингээд өөрөөсөө илүү ингээд тэр асуудлыг шийдэж чадгаар хүнд хэлж байгаарэ ялтчгүй зарим насанд хүрсэн хүмүүс ч гэсэн ингээд иймэрхүү юмнаас айдаг. Тэгээ би ч гэсэн ингээд юу хол айхаар зөө ингээд надад ингээд иймэрхүү шууд нэг танихгүй ирэл намайг алгатаад авах юм бол би ингээд айгаад хинтэж ярьж чадахгүй.
энэ бас эрчүүдэд ч гэсэн хамааралтай байхгүй юу? Хэрвээ өөрийг чинь ямар нэг эрэгтэй эмэгтэй хүн ингээд тухгүй байлгаад ингээд жоохон дарамттай харьцаад тах юм бол ингээд зайгаа бариад зүгээр ингээд walk away хийж агаарэ. Walk away гэдэг нь ингээд эргэж хараад явах юм уу та? Тэгээ ингээд эргүүлээд өөрийгөө хамгаалах гад ингээд тэ илүү дуугаа өндөрсгөөд тэхээсээ илүүтэйгээр заримдаа өөрийгөө ингээд одоо нөгөө нэг дуу хоолоогоор хамгаалах биш яг ингээд хойгуур нь өөр аргаар ингээд хамгаалсан дээрээдгээ. Ингээд өнөөдөр энэ яриагаа дуусгая. Сая би нөө Солонгост очоод Итаван гудамжинд юусоо очоогүй ингээд тийшээ очих гэсэн чинь Итаван уу тэгэл жоох хэцүү болчих. Тэмдгийн ер нь бол бизнесүүд айгүйх дампуурж байгаа гэдгийгсэн. Яагаад вэ гэхлээр одоо нөгөө хүмүүс Итаваныг амар тийм табу газар гэж үздэг болсон байлээ. Хүмүүс нас орсон учраас.